Сайн байцгаана уу? За хүний нөөц удирдлага гэсний албан тушаалын нэрийг өөрчлөх үйлдэлийг хийцгээе. За тэгэхээр албан тушаал нь болохоор хүний нөөцийн ахлах гэсэн албан тушаалын нэрийг өөрчлөх байгаа. За нэр өөрчлөхийн тулд эхлээд бид нэр шийдвэр гаргах шаардлагатай. За шийдвэр гэснээсээ шинээр бүртгэх гэсэн зүйлийг сонгож агаад за шийдвэрийн төрөл маань за нэр өөрчлөх гэсэн байгаа. За дугаарыг нь болохоор тухайн албан тушаалын нэрийг өөрчлөх шийдвэрийнхээ дугаарыг оруулж өгнө гэсэн. За нэр дээр нь болохоор за тухайн шийдвэрийнхээ хадгалах нэрийг оруулж өгөх байгаа. За хадгалах нэр нь болохоор хүний нөөц. Хүний нөөцийн ахлах нэр өөрчлөлгөө гэж хадгалж болно. За тайлбар дээр нь болохоор ямар шалтгааны улмаас нэрийг өөрчлөх гэж байгаа тухайн шалтгаанаа босч бичиж өгөх боломжтой байгаа та. Санхүүгийн ажилтан болгон өөрчлөлгөө. За шийдвэрийн огно гэдэг нь болохоор тухайн албан тушаалын нэрийг өөрчилж байгаа он сар хугацаа маань гэсэн. За тухайн албан тушаал нь болохоор яг хэддэд ирэмэдлэгддэггүй тухайн ирэмб тарааллын мөн тэмдэглэж өгөх байгаа. За ингээ хадгалах гэсэн товчлууд дарснаар амжилттай хадгалагдлаа гэж гарч ирж байна. За тэгэхээр бид нэр шийдвэрээ хадгалсныхаа дараагаар за байгууллага нэгж албан тушаалын нэр өөрчлөлт гэсэн зэс рүү ороод за саяныхаа шийдвэрийг мөн шинээр бүртгэж өгөх байгаа. За шинээр бүртгэгдсээ дараад шийдвэр нь болохоор шийдвэрийн нэрээ сонгоно. За шийдвэрийн нэр нь болохоор бид нэр за хүний нөөцийн ахлах нэр өөрчлөлт гэж үзэж өгсөн. За энэ дээр дарна гэсэн. За төхөөрөл гэдэг маань болохоор за албан тушаалын нэр өөрчлөх гэж байгаа учраас албан тушаалаа за тайлбар дээр нь болохоор санхүүгийн ажилтан санхүүгийн албан тушаал шинээр үүсгэж өгч байгаа учраас санхүүгийн албан тушаалтан шинээр үүсгэх гээд хүчит өчж болно. За нэгжийн нэр гэдэг нь болохоор захиргаа аж ахуй нэгжиж хариулагдж байгаа албан тушаалаа. За одоогийн албан тушаалын нэр бол хүний нөөцийн ахлах. За өөрчлөн санхүүгийн өөрчлөх албан тушаалын нэр бол санхүүгийн гэсэн нэрээр өөрчлөнө. За ингээд хадгалах товчлуур даарснаар сануулга мэдээлэл буюу та хүний нөөц ахлах албан тушаалыг өөрчлөлтөө ихтгэлтэй байна уу гэж гарч ирж байгаа. За тийм гэж даарснаар за энэ маань амжилттай хадгалагдлаа гэнэ. За тэгэхээр бид нэр албан тушаал руу ороод шалгаад үзэхээр за хүний нөөцийн ахлах гэсэн албан тушаал бол байхгүй болоод санхүү гэсэн албан тушаал маань үүссэн байна.